Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 хүрэлцэн дээр Сүгатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 4 зүгийн шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 24-ний даваа гаргийн 4 зүгийн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч Анжгаа гэрлээ занарилагчаар мөнхцөдгийн төвшин баярнаар айлтж байгаа. Та дахин орой минь түргэй. За орой мэндийг дахин үргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабяна наглаад за мөн үений үр дүндээ бэлдмэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөө мэдэрч өвдөлтгүй итгэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар Энбэл глюкозамин хондратын сульфат хамтран ажиллаж байгаа баярлаа. За өнөөдөр чинь миний мэдээгээр эхэлнэ. Шуугуулаад өгье. За шуугуул гинэ. Надад 3 мэдээ байгаа. 3 мэдээний нэг нь бол их одоо сонирхолтой хөгжилтэй гэгэн хөөрхөн мэдээ. За нэг голынх нь мэдээ бол яалтч байхгүй одоо нулимхаас өрөөр байхгүй. Нулимдэг мэдээ байна. За харин сүүлийн мэдээ нь бол гоё хүүхний тухай. Тэгтээ жоохон тийм нэг гэмтэл хосолтой холбоотой нэг мэдээлэл байна да. Үнэхээр гоё хүүхээ. За гоё хүүхэн байгаа байхгүй. За эхний мэдээ. За хөөрхөн мэдээ Америк шууган шүү. Өнөөдрөөс 10 хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 14-ний өдөр 21 настай ихрүүд болох Жереми болон Калеб Бекер нар 22 настай ихэр эгчдүүс болох Кристен болон Бруклин Статлер нартай гэрэлжээ. За ингээ хоёр ихэр ах トゥ хоёр ихэр эгчдүүс тийм байна. Дүүстэй гэрэлжтэй гэсэн. Тийм байна. Хүүдтэй эдгээр чинь нэг эсийн ихрүүд дээ штэ. Ээ хүүти. Усны тусар шиг эмэгтэйчүүд нь нэг насаар игч. За залуучуудаасаа. За хүмүүс дурлалцаж харилцахыг одоо аль игчтэй гэх үү. Гэхдээ ер нь ингэж хоёр ихэр хоорондоо дурлаж харилцаад гэрлэж суусан тохиолдол маш ховор байдаг юм байна. За би нэг хоёр казакийг мэдх юм байна. За казак хоёр залуу хоёр казак хүүхэнтэйгээ гэрэлсэн. Бас яг нэг өндгийн ихрүүд амар адилхан заяа нөхдүүд байхгүй. Тэгээд төрсөн чинь бас хоёр ихэр хүүхэд төрсөн. Хүү тийм. Бас тийм юм бол би өмнө үзчихсэн. Тэр өөрөөр бол харж байгааг гэсэн чинь энэ юм бодол болжээ. За төдөө сувгийн мэдээснээр бол ихрүүд хормой тусгаалan хамтдаа хийсэн. Эхний ихрүүд нь гэрлэх үеэр нөгөө ихэр хосно сүт бүсгүй болон сүт залуугийн гэрчийн өргийг гүйцэтгэдэг гэж байгаа. За тэгээд нөгөөдг нь гэрлэнгөө бас солигдоод нөгөөдөл нь гэрчийнхээ өргийг гүйцэтгэж байгаа. Залуус 2016 онд сүмийн залуусын бүлэглэлийн уулзалтан дээр анх танилцсан юм байна л да. За тухайн үед хөвгүүд 8 дугаар анги байсан болоод охтууд 9 дугаар анги байсан гинэ. Эхлээд Жереми болон Кристен гэдэг хоёр нь илүү хоорондоо дотноссон байдаг. За явандаа өөр хоорондоо ойрхон байдаг. Тэгэл нэгнийхээрээ орж гарсаар хагаад нөгөө ихрүүд нь ч гэсэн хоорондоо дотносож эхэлжээ. Тэгээд салгалаад нэг хоёр ихэр юм чинь тэгэл дагаал нэг нь би тэрнтэй уулзсан нэг дагаал очдөг байлгүй. Тэнгүүд нөгөөх их нь бас гараад ирдэг юм байлгүй. Ингэж явсараа байгаад хоорондоо танилцаад. Тэгсэн 2021 онд ковидын дараахан охтын ээж нь эмнэлэгт нэлээд удаан хугацаагаар эмнэлэгт хэвтжээ. За энэ үед нь охид сүмийнхнийхээ тусламжтайгаар залуусын гэрт хэсэг нүүж очиж амьдарч байх хугацаанд бие биедээ татагдж илүү их ойртон дотносож бие биендээ сэтгэлтэй болсноо мэдсэн гэж байгаа. Яг тэг таардаг ч юу ч үдэ. Нөгөө хоёр ихэр охины охин ингээ ээж нь асрах хүн байхгүй учраас танад төр зур амьдруудыг гэсэн чи хоёр ихэр бандинд очиод байлаа. За хөгжилтэй нь анханасаа л хаашаач явсан цуг гэдэг шиг дөрвөлээ цуг байсаар байгаад сурсан учраас тусдаа болцоонд явж үзээгүй гинэ. За нэрэл тийм дандаа цуг явдаг гэсэн. Одоо гэрлээ тустай амьдарч байгаа ч гэсэн хамтдаа орой хоолой аль болох орой хоолой бол хамтдаа идэхийг хичээдэг гэсэн байна лээ. Мексик руу хормынхаа бал сарын аялалд яваад байгаа хосуудын талаар Америкийн хэвлэлүүд нэлээд бичиж байгаа юм байна. Хосууд бал сараар Мексик тэмдэглэж байгаа юм байна. Хүмүүсийн сэтгэлдлүүд бас хуваагдмал байна. Нэг талаасаа эхний хосыг бие биедээ дурлаж татагдсан гэж үзвэл дараагийн хос нь нөгөө ихрүүдэд дагаж бие биетэйгээ ойр явсаар хагаад дасаад уралдсан юм байлгүй дээ гэх магадaltaй бичсэн гинэ. Би яг асууж ирсэн байхгүй юу? Чи Марс миний өмнөөс асууж. Эхнэр нөхрөө андуурч ирсэн болов гинэ. Гэтэ энэ чинь нэг өөртөө нэг таних нэг юм байгаа байлгүй дээ тий. Байгаа л та мэдээж. Гэхдээ зүгээр мэдэн бодлоод андуурвал андуурхах гэдэг. За үзэл бодлого юм гэж юусэн. Намаа шиг үзэл бодолтой байдгүй дээр. За бурхны ивэл
Сэтгэлдлүүд нь ингэнэ. Бурхны ивэл та дөрвийг ивэжээ. Бурхан залбирлаа хэлсэн хүнийг заавал сонсдог гэдгийг нотлохоо болоод удаан жаргалтай амьдрал өрөөжээ. Амен гэсэн мэт. Ба энэ одоо сүмийнхэн актер үнэл орж ирсэн юм шиг байна. За. Сонирхолтой тохиолдол байна. Эхний хос нь ойрхон байнгут нь нөгөө хоёрт сонголт байхгүй дассан байж болох уу? Ямартайч тэгээд бие биедээ сэтгэлдэл болоод амжилт хүсье гинэ. За. За тэгсэн 3 дахь сэтгэл нь өөр хоорондоо сэлгээд байхгүй бол хэн хинтэйгээ гэрлэх нь ямар хамаа байх вдэ сүмтэй холбоотой гэрлэлтэд итгэдэггүй штэ гинэ. Сэлгээд ахтай ямар заваа бичтэй. Дээ. За. Манай хоёр ихэр дүү бас яг нэг үндгийн хэсгийх байхгүй юу? За. Амар адилхан. Тэгээд би эхлээд нэгийг нь таньдаг байжгаад нөгөөдгтөө зах дээр таарлчаад нөгөөдгийгөө л гэж бодож байгаа юм чи. Хамраа мамарнаас нь чимээгээл юу байна дүү мүү гэдээсэн чи гайхаад урдаас ингэж тахлаар би гинт нэр нөгөөд чи ихэр гисэн шүү дээ гэсэн. Яг ихэр нэгсэн. Нэг Монголын зүүдэн доромгийн явуулгын кино үзсэн үү? Үгүй. Одоо нөгөө нэг ганч эмэг байна шүү дээ. За. Ганч эмэгтэй сууж агаад салцсан нэг залуу байд юм а жүжигчэн залуу. Тэр чинь нэг одоо ихрийн дүр тоглож байгаа байхгүй юу? Нэг нь болохоор балетчин, нөгөөд нь болохоор боксчин. За. Тэгээ дунд нь нөгөө нэг жүжигчин золоо гэдэг шүү дээ. Тэр ингээд байжсэн чинь ингээд тэр чин нөгөө хоёр чин солигдоод тэгээ нэг нь аав дээрээ нэг нь ээж дээрээ өссөн байхгүй юу. Тэгээ нөгөө хоёр чин нэг нэгээ ингээд учрыг олонготой хойлоо аав ширгаа нийлүүлэг ингүүтээ ингээд солигдчихдаг байхгүй юу. Тэгээ тэр хоорондоо нөгөө золоо гэсэн чин учрыг нь олохоо болоод заяа. Ингээд байжсэн чи кинод өсөхдөө золооноос их ирэвэл яах вэ? Тэр кино байдаг шүү. Оо хэд манайхын ингэсэн байна нөгөө нэг андуураад нэгнийдээ очих үедээ гэсэн байна. Энэ дөрв бол бас учиртай. Үнэхээр өөртөө л андуурахгүй бол нэг эн чинь бас амьдрж болохоор. Амьдрч. Би бүр амар кейс мэднэ. За. Энэ тгийн билүү хаанхын билээ нэг сями ихэр октод. За. Ингээд бөөрөөрөө наалдастай байхгүй юу? Бөөрөө наалдастай. Аха. Тэр хоёр байна шүү дээ. Хоёр эмэгтэй байхгүй юу? Сями ихрүүд нь. За. Найз залуутай болоод бүр насанд хүрээд шүү дээ. 23 4 хүрээд хоёулаа найз залуутай болоод. За. Тэгээд эн чинь бас л найз залуучууд эмэгтэй хүмүүс л юм чинь нөгөө нэг ажил явдал болно шүү дээ. Одоороо хөшиг татаад. Тэгээд эннийх нь найз залуу энэ талд нь эннийх нь найз залуу энэ талд нь унтаа. Тэгээд тэд нар чинь шүн мөн юм аргалаад идэв гэсэн. Бас лээ. Тэгээд одоо салгуулсан. Оо тийм үү. Тэгж байгаа салгуулсан. Гэхдээ тэр чин салгахаас нь өмнө тийм найз залуутай байж байсан тийм явдлууд болсон шүү дээ. Энэ хоёр эдгээр бол гайгүй ээ. Асуудалгүй. Зохицуулна гэхгүй. За миний эхний мэдээ. Аха. Оросын төрийн дуумын гишүүд болон нийгмийн идэвхтнүүдийн группүүдээс нэгэн саналыг төрийн дуумд хүргээд байна гинэ. За. Ямар учиртай санал вэ гэхээр Оросд сүүлийн үед нөгөө турк цуурлууд буюу олон ангид кинонуудыг хитрхи их гаргаад за ингэж их төгс турк ирчүүд гэх мэт суртал ухуулгыг хийснээс болж эх орноо цээжээр хамгаалж байгаа Орос ирчүүдийн нэр хүндийг сэвтээж гэн гэж үзчихээ. Айгуу. За манад нөгөө нэг солонгос кино их гаргаад байна гэдэг шиг л болж байгаа юм шүү. Ерөнхийдөө манад бол турк кинонууд ингээ гардаг штэ. Гэтэ бид нар бие лавдаг ингээд одоо бодохоор Орос сувгаар гарсан турк киног манайх руу оруулж ирдэг гэж бас магадгүй. Яг нь ерөнхийдөө шууд туркээс нь оруулж ирдэг ч гэж магадгүй. Зах зээл дээрээс тэгэл арай жоохон үнэн хямдхан тэгээд айтайхан кино уул аваад ирж байгаа шүү дээ залууч тийм. За Оросын Ахмад дайчид бүлэгмийн төлөөлөгчөд Оросын төрийн дуун болон мөн хэвлэл мэдээллийн хяналт цензурыг тогтоодог байгууллагад эр хүнийг байж боломгүй төгс төгөлдрөөр харуулдаг турк савнгийн дууруудыг хязгаарлах хүсэлт оруулсан. За турк савнгийн дуурьд Оросд их гарч байгаагаас болж дуурайд эмэгтэйчүүд Орос ирчүүдээ сонирхоо болоод хүн ам төрөлт буурж байна гэж үзчихээ. За одоо нэг хэсэг чинь бас нөгөө нэг солонгосын соёл хэд их нэвтрээд манай одоо залуучууд те нэг юм нарийнхан гойлог нэг ир юм мэддэхгүй юм боллоо гэж бас манайхан ч шуугсан штэ. За өнгөрсөн сард төрийн депутат Виталий Милонов гэдэг хүн радиогоор ярилцлага өгч байхдаа мөн л энэ тухай ярьсан. За кебаб зардаг энэ нөхдүүд донд олигтойч жүжигчин байхгүй.
Бүгд л сайхан уран сайхны дурын сайн нурын уран сайхан алиалагчид Хямдхан киноны бааtruуд гэж хэлээд нилээд шөмжлүүлээд авсан. За турк савнгийн дуурайг хориглох санал төрийн дуум дээр нилээд дэмжигдсэн ч эмэгтэйчүүд бол эсэргүүцсэн байр сууриа тод том руу илэрхийлсэн. Жишээ нь ТV хөтлөгч Ксена Бродина турк цуврал үзэж сайхан байгаль өнгөлөг зураглал царайлаг хүмүүс харж сэтгэл санаагаа амраадаг болохоор турк цувралаас татгалцахгүй гэж ярьсан. За сэтгэлдлүүд нь Жан Яман гэж сайхан амьтныг 7 жил зүүдэлж байна. Энэ одоо бас нэг л одоо бодвол Туркийн нэг одол байлгүй. Одоо эсвэл нэг дүрийн инэрл юм байлгүй дээ. Ямар кино үзхийг минь зааж эхлэх юм бол би энэ улсаас явна. Туркэд очиж амьдарсан ч яа дээ. Хэдэн хөгшөө ах нар бүр дураараа ярих юм а гинэ. За, эх оронч ирчүүд дайтаж байхад хүүхнүүд нь гэртээ турк залуу харж шүсээ савируулж суух чинь ариун явдал мөн үү? Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү гэсэн байна. Яаж ч бодсон турк залуучууд ядчил арх уухгүй гэхээр Орос ирчүүдтэй харьцуулагдахад хувь илүү лэн штэ. Гэлээгээд хинч турк явж турк залуутаа суугаагүй лэн. Хорилог тусам улмал бадран штэ хөгшчүүлээ гинэ. Тэгэд одоо нөгөө туркчүүдээ чинь Европын хятад гэдэг штэ. Ер нь бол. Тэгээд бас энэ Европын дургүй юм шүү. Одоо юм штэ. Одоо жишээл Орос савнгийн дөр Монголоор л нэг гарч ийн. Тэглээгээд одоо манайхан одоо тэрийг нь эсэргүүцээгүй л энэ Солонгос дээр нэг жоох үг хэлдэг бас одоо сүүлийн үед хятад цуврал их гараад байна болиулаач гэсэн юм яригдаад байдаг болсон бас. Ер нь бол тэ ингээд юу гэдгийг өөртөө хийж чадахгүй бол хүний хийсэн сайн юмыг харж ижил тэрэн шиг сайн юм хийж сурна штэ. Өөр арга байхгүй штэ. Яах юм. Тэгээ одоо жишээл ингэдэг штэ. Манайх ч нэг нэг франчайзер кино аавна гэж байдаг байхгүй. Одоо нөгөө нэг юу штэ. Баян боол штэ. Тэр чинь жишээл Орос киноны хувилбарыг Монгол дээр буулгаад хийцэн штэ. Тэрэн шиг тийм тэгэж хийж байгаа л бид нар сайжрна штэ. Өөр арга байхгүй. Хүмүүсийн сайн юмыг нь дөөрэж хийж үзэж байгаа л дээ. Одоо юу гэдгийг нөгөө нэг хүний компани дээр менежер хийж туршлагажж байгаад өөрийнхөө компанийг байгууллаа гэдэг шиг юм болдсон шүү дээ. Тийм шүү дээ. Одоо нөгөө нэг ахан дүүс улаан гэд киноч ч гэсэн нэг турк залуу гардаа. Үгүй угаасаа юу л да би ч нэг тийм нөгөө нэг сахал үстэй хүн сонирхдаг болохоор угаасаа турк кинон дээр нэг ийм л залуучууд гардаг. Зээж мэжэн дээр бүргэж үлдсэн лаг залуу байна шүү дээ. Би юм яад гоё байна шүү дээ бас Гоё. Би тэгтээ нэрээ бодоод исэн чинь яг Касеми зүгээр сонсч л байснаас бүтнээр нь үзээгүй. Тэр чи турк кино юм уу? Тийм штэ, турк кино. Одоо тэр нэг хаад маад гаргаад тэр Отманы үеийн кинонуудыг гаргаад идэг чинь тэр чи дандаа турк кинонууд штэ. Юу нь бол тийм. Аха. За ийм байна. За хоёул хамтран хэлж танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 26 минут болсон нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр үений үр дүнтэй бэлтгэл энэ бэлтээ хамт төлөвний хэрэгжүүлэг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар энбэл глутазамин хондроитин сульфат хамтран ажиллаж байна. За таны өвдөг үе мөчөөр өвдөд хөдөлгөөн хийхэд хэцүү байгаад байгаа ч юм уу нэг иймэрхүү зөвөр илэрсэн бол танд глутазамин хондроитин сульфат хөхөр агуулсан энэ Европын GMP чанар стандартыг хангасан NBL гэдэг бэлтгэлийг хэрэглэхийг бол зөвлөж байгаа юм байлаа. Хоёр янз байгаа. NBL номер 90 гээд 90 ширхэгтэй нэг байгаа бол NBL номер 60 гээд 60 ширхэгтэй ийм хоёр төрөл байгаа. За би бол эртэйг нь уугаад дуусаа. Одоо 2хан ширхэг үлдсэн. 90 ширхэгээс 2хан ширхэг үлдсэн байгаа. За тэгээд өглөө оройдоо нэг-нэгээр ухаар энэ бол 45 хоногийн хэрэглээ. Нөгөө 60 таа нь бол өглөө оройд нэг-нэгээр ухаар 30 хоногийн хэрэглээ болдог. За тэгээд энийг уусных би бүр фитнестэй яваад гүйлтийн зам дээр алхаад тэрч бүхэл за яг хайч матч тийм амар хүндрүүлсэн юм бол хийхгүй байгаа. Гэхдээ би бол хөл өгзөг хийсэн. Ямар ч асуудалгүй байгаа. Тийм тэгээд их баяртай байгаа шүү. Зөв. За ийм үр дүнтэй энэ глутазамин хондроитин сульфат нь мөгөөрсөн эд шүрэн мөс үений шингэнд агуулдаг бөгөөд эдгээрийн хэвийн байх нөхцөлийг нь хангаж өгдөг. Мөн гэмтсэн үе мөч мөгөөрсийг нь бол нөхөн сэргээх ийм үйлчлэгээ үзүүлдэг юм байна. Хотоодонд аюул байхгүй мөн чихрийн шичнэтэй хүмүүс ч хэрэглэхэд аюулгүй ийм бүтээгдэхүүн байна. Ааха. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг аль бие усных нэмж төлөөлөгч нараас 77 тэг 4
50 гэдэг утснаас аваад 77 тэг 4 50 50 тэгээд Nobel Mongolia гэж латин арч үтсэн болно, Кирилл ярьж үтсэн болно, сошиал хаяг руу орох боломжтой. За тэгээд бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Тэгээ мөөгийн нөгөө нэг мөр гимтчихсэн байна л да. Өмнө нь тэгээд энэ NBL-ийг уугараа гэж эмч зөвлөсөн байлээ. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөө мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сүрэтагаар NBL глутазамин хондроитын сульфат хамтран аялагч байна. Баярлалаа. За ийм учраас та бүхэн уухаас өмнө заавал эмийнхэн заавартай сайдар танилцаарай гэж хэлье. За миний дараагийн мэдээ нөгөө нулимх хөстой мэдээ. За одоо нулимхаас арга байхгүй. Энэ ёстой сонин мэдрэл муутай бүр гаж донтой тийм хүний тухай мэдээ өргөх гэж байна. За Америк нэгдсэн улсын Техас мужид болсон энэ хэрэг 3 дугаар сарын 18-ны өдөр биднийг баярлж байхад бол шүүхээс эцэслэн шийдэгдээд хүмүүсийн анхаардын төвд буцаад орж ирчээд байгаа. За Техас мужийн нэгэн эмнэлгийн үйлчлэгч эрэхтэй үйлчлэгч шүү. Эмч ажилчдын уудаг ус цэвэршүүлэгч рүү хөнгөнөөр бийцсад бийцсах засахта зүгээр ч нэг байгаагүй энэ нь бэлгийн замын халдвар төвчин тараасан болох нь танигдсан ийм жигшүүртэй нулимштай хэрэг болсон. Ямар заваа юм бэ? Энд ч одоо бүр манад бол юм штэ те. Одоо жишээлбэл өөрийгөө бэлгийн замын халдварт өвчтөө гэдгийг мэдсээр нь байж одоо албаар тийм үү? Хүнтэй онцгой бол энэ бол гэмт хэрэг. За энэ бол гэмт хэрэг. Тэр чинь эн чинь бүр юу вэ? Ямар сэжгийн юм бэ? За анхны хэргийн талаар 2022 онд мэдээлж ирсэн ч хэрэг шалгагдаад шүүхтээр очиж явсараагаад ингээд 3 жилийн дараа шийдвэр нь гараад 53 настай Диаз гэх этгээдийг бусдын эрүүл мэндэд санаатаагаар хор хөнөөлд учруулсан хэрэгээр 6 жил хорих ялаар шийтгсэн байна. За 2022 оны 8 сард нэрийг нь дурдаагүй эмнэлгийн эмэгтэй ажилтан ус цэвэршүүлэгчээс нэг л тийм тавгүй амттай ус гараад байгааг мэдсэн. Энэ тэгээд тийш нь яаж шийдэг вэсэ? Яадаг вэсэ? Гарч марддаг юм мэдхүү дээ, хэн мэдхүү дээ. Йоо, энэ тийм тэгээд үе усны амт өөрчлөгдөж эвгүй ихэнх үнэртэй болж байгааг мэдсэн бүсгүй гэрээсээ савтаа ус авчирж уудаг болж л дээ. За тэгсэн удаачгүй савтаа уснаас нь нөгөө үнэр амттагтаад ирсэн. Пүүчор тэгвэл гэрээс нь авчирсан усан дотор хүртэл шийчих юм уу? За ингээд сэжиг төрөөд ширээн дээрээ нууц камер байрлуулснаар энэ бүх асуудал олонний анхаарлын төвд орсон байдаг. Йоо, ямар сэжиг юм бэ? За нууц камерын бичлэг дээр нь 53 настай үйлчлэгч Диаз гэх нөхөр офисыг цэвэрлэнгээ усныхын сав руу хөнгөнөөр бийцсэж байгаа нь бичигдсэн. За үдсэн зүйлдээ зэвүү дургу хоёр нь зэрэг хөрсөн бүсгүй шууд цагдаад мэдгдсэн. Харин уг этгээд эмнэлгийн ус цэвэршүүлэгч рүү хэд хэдэн удаа хөнгөрсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ядахад Диаз гэдэг энэ муухай хүн тэмбүү болон бэлгийн хомхоотой байсан. Уснаас нь уусан нэг ажилтан лав энэ өвчнөр өвчлсөн гэдэг нь олон удаагийн шинжилгээний дараа тогтоогдсон. Пүү чорт, энэс ямар бузрахтай юм бэ? Нулим, харин би нулимаараа гэж хэлсэн шүү дээ. Прокурорын зүгээс Диазын шингэнийг үхлийн аюултай зэвсэг болж ашиглагдсан гэж үзээд бусдын эсрэг хор хөнөөр учруулсан хэрэгээр 6 жилийн ял шийдгсэн. Энэ амар. За миний бүр өстө нэрээ бүр өстө бүр хэлгүй. Зүгээр яг үнэндээ те энэ сэтгэл нь ингэж байгаа. Ямар заваа. Уншиж байхад л аман дээр яр гарчих шиг боллоо. Ямар гаж тонтой бузартай амтан бэ? Ус цэвэршүүлэгчнийхээ хажууд камер тавина гэсэн. Нөгөө нэг хойлоо ч нөгөө бэлгийн хомхоотой хүн хүүхдийн нүд үнсээд хүүхдийн нүд цоглоо ийцэн штэ хомхоогоо халдварлуулаад чи бүр ямар сэжиг юм бэ? За сэтгцийн хувьд яавч эрүүл биш байхаа. Эрүүл хүнээс ийм шийдвэр бол гарахгүй. Яаж ч бодсон солиотой байгаа үстэй. Хүний гэрээсээ авчирсан савыг нээгээд шээж байдаг амар юм гэсэн. Тийш дээ. За 6 жил бол бага л хугацаа санагдчих байна да. Би бол ийм сэтгцийн өвчтэй хүнийг удаан тойрох саналтай байна. Хамаг би арзаачлаа гэсэн байна. Стод хийж чинь. Базар байна. Гүг зүгээр энтэй ингээд нэрээ яаж ч бодсон энэ зүгээр эрүүл хүний санаанаас гарахгүй. За одоо ингээд камер тавиад орхицсон өөрийнхөө усны савыг тавьсан байсан чи. Тэр нөгөө сахалтай нөхөр штэ. Ямар сэжиг юм бэ? Бузрахтай ямаа нэрээ. Ямар заваа мэдээ. Тэгээд тэмбүүтэйч гэх шиг.
Амар. За ийм явдал болсон. За манай ажлын ус зөвшөөрлөгч бол шууд хоолойтой нь холбогдсон учраас тэрнлөө шиг боломж бол байхгүй. Тэгээд ч манайх юм коридортой маш сайн камертай. Тэр нь азны коле юм таах. Манайхаас нулимж өгч нулим манайхаа. Тийм шүү дээ. Бүүч орт өстой бузартай юм аа нэрэ. За миний дараагийн мэдээ шүү дээ тий. За гэтээ нэрээ санийхыг бодохоор бүр ингээд миний дотор муухай ороод байна анжгаа. Гүг энэ ямар юм бэ? Энтэй ингээд үнэхээр хүн дотор муухай оргил байх юм бэ. Тэгээ энээс ууцсан хүмүүс юу бодож байгаа бол чаавасаа тийм үстэй. Бид нар ч яг зөвхөн уншиж чинь сонсож чинь. За Британий иргэн нэгэн компани маркетингийн албаны дарга 27 настай Матью Брэдфорд гэдэг залуу түрээсэлж авсан байрандаа нууц амрагтайгаа байж байхдаа их нэртэй гардуулаад шоронд хоригдох болсон хэрэг Филиппин улсад гарчээ. За нөхөр нь араар нь тавиад байгаа юм шиг санагдахаар нь бүсгүйч нөхрөө нилээд сайн ажигласан. Яванда бүр араас нь мөрдөн мөшгөж агаад түрээсэлж авсан байрандаа өөр эмэгтэйтэй хамт орж байгааг нь харангуйтаа цагдаа дуудаж яг үйлдэл дээр нь гарчжээ. Ингээд Филиппиний цагдаагийн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах хэлцийнхэн тухайн байранд нь тусгай ажиллагаа явуулаад залууг бол баривчилсан. Филиппин улсад араар тавилт хуулиар хориглогдсон байдаг учраас залуу 4 жил хоригдохоор болоод байгаа. Одоо тухайн улсын хуулиар шийтгэгдэн өөр арга. Мэдээж тэгнэ. За харин 24 настай нууц амраг нь бас баривчлагдсан. Бүсгүйд ямар ял шийдэх нь бол тодорхойг байгаа. За эхнэрийнх нь хувьд нөхрийгөө барьж өгөхөөр цагдаа дуудсандаа харамсахгүй байна. Хүүхэдтэй биш нууц амрагтаа мөнгө зарцуулдаг нөхрөөснаас байгаагүй дээр гэж ярьсан байгаа. За тэгээд ч зогсохгүй хуулийн дагуу удаан хоригдоод зохиосны ял шийдэглээ хүлээх ёстой гэж эхнэр нь ярьжээ. Английн Бирмингемээс гаралтай энэ залуу 2020 онд Филиппин руу нүүсэн улмаар Австралийн нэгэн томоохон компани маркетинг борлуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. За Филиппин манай гариг дээрх араар тавилтын тухай хатуу хуультай цөөн орнуудын нэгэ. За эрчүүдийн хувьд бол 4 жил хорих хаал шийтгүүлдэг бол эмэгтэйчүүд 6 жил хорих хаал шийтгүүлдэг гинэ. За ямар тааш Британий иргэн ингээд Филиппин гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэрэгээр ял сонсох нь бол тодорхой болоод байгаа. За сэтгэлдлүүд нь хуультай орон сайхан юм оо энэ хуулийг дэлхийн улс орнууд ч авч хэрэгжүүлмээр юм байна гэсэн чинь залуугийн эхнэр цагдаагаар ажиллахаар юм биш үү дээ. Бүр араас нь мэдэгдэхгүй дагаж байгаад цагдаа дуудсан байж та айхтар мөрдөг чүүхэн байна гэсэн чинь. Гэхдээ эрэгтэй 4 эмэгтэй 6 байдаг нь ямар учиртай болоо хүүсээр ялгарлан гадуурхаад байгаа мó гинэ. Тэгэхээр яг эмэгтэй хүн бол бүр илүү нөгөө нэг ёс суртахуунда байх ёстой гэдэг үүднээс л тийм байд юм байлгүй дээ одоо бодвол. За одоо тэрийг мэдэх юм алга байна. За ямар ч байсан те Филиппин бол католик шашинтай айгүй шашинтай үнэнч тийм хүмүүс байдаг. Ерөнхийдөө жоохон намхан болохоос жоохон бараанду арьстай болохоос Филиппин хүүхнүүд айгүй тийм царайлаг хүүхнүүд байдаг шүү дээ. Тийм үү? Ерөнхийдөө нэг тийм гоё нүд хөмсгтэй тийм байдаг. Тэгээд нөгөө Испанц ус солилцсон тэр нэг тоомск шиг хүүхнүүд одоо энэ дэлхийн месцээс болоод байгаа хүүхнүүд чинь бол Испанц ус солилцснууд нь аахгүй. Тэд нар нь бол бүр тасархаа штэ. Бүр янзын амьтд байдаг. Эднэр чинь бас Испаний колонд байсан билүү? 300 жил байсан. 300 гаруй жил байна уу. Тэгээд дараа нь Америкийн колон, Японы колон үзээгүй юмгүй шахам штэ чаавас өргөн. Ер нь бол одоо ингээд нөгөө нэг Солонгос кинон дээр ч гэсэндээ ингээд ийм юм амар их байдаг штэ тий. Тэгээ хууль эрх зүйн орчин яг ямар байдیں۔ Манад л бол яг хуу манад тэр гэр бүлийн хууль дээр л авдаг ийм араар тавьсан тохиолдолд ингэн тэгнэсэн юм л байдгүй. Энэ Английн иргэн англи төрсөн болохоос энэ бас өөрөө баг Филиппинд л царайтай юм байна шүү. Харин тий. Эрэгтэй нь. Тэгээд энэ хардаа одоо энэ нөхөр одоо ер нь бол хууль нь ийм чанга бол хуультай улсын тэгээд хуулиа дагахаас аргагүй. Одоо нөгөө нэг Бангкок хэлтэн дээр Никол Кидман те Бангкокт баригдаад харт амхны эргээр шоронд ордогтой адилхан тэгэл тухайн улсынхаа хуулиар тэгээд шийтгэгдэж шүү дээ арга байхгүй. Тий. Тийштэй бас Филиппин хүүхнүүд ёстой лаг дуулдаг юм лий. Эдний тэр дуу хөгжмийн хичээл гэдэг юм уу хөгжмийн сургалт үнэхээр сайн. Би зөндөө олон Филиппин баандууд харж байсан л да. Одоо дэлхийн хаанч хард рокод ороход угаасаа Филиппин баандууд байдаг тий. Гэтэ гой дуулдаггүй гэвэл дуулдаг. Тэгтээ би тиймнийх гой хүүхэн болныг хараагүй. Гэхдээ яг Филиппинд очихлоор бас байна тийм. За бас мэдэгдэх ба. Юу яадгийг зүгээр л нэг юм нэг сургуулийн хоор хурж ирэл дуулахад зүгээр
турсгыг хуулаад гардаг. Үнэхээр тийм хөгжмийн боловсрал өндөртэй хүмүүс ч ер нь бол үнэхээр хөгжмийн боловсрал өндөртэй хүмүүс. За. За хоёлаа хамтран хэлэгчээ танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр Япон чанарыг Такатагаас чанар болон аюулгүй байдал Акабена наклаад хамтран ажиллаж байгаа. За би дээрээс хойш хэлээд байгаа. За өчигдөр жишээлбэл би ингээл машин бас засварын ажилдаа л явлаа штэ. Тэгээд яг ингээ хавар болоод ударангууд машины чинь бүх юмнууд мэдгэтнэ. Одоо нөө хөлдсөн байсан хөлдчиод мэдгэдэггүй байсан юунууд чинь амортизаторнууд чинь дуу ороод эхэлнэ. Ахаад нөгөө нэг наклаад бол одоо яг мэдэгдэж эхэлдэг. Нөгөө барьж ийнө барихгүй байна уу. Тэгээд хөлдүүдээ мэдгэдэггүй байсан бол одоо ингээд дуу ороод эхэлдэг. Гэх дуграад эхэлдэг. Ийм асуудлууд гарах юм бол та 95 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд болох Akebono гэдэг энэ наклаатыг авч тавиарай. Энэ нь бол Японы Ямагато хотод үйлдвэрлэгддэг ийм үйлдвэр. За энэ үйлдвэр яагаад бүр ингээд дэлхийн номер 1 Японы номер 1 гэж яригадад байдаг юм гэвэл энэ үйлдвэр дэлхийн бүх энэ хурдны галт тэрэгний тоормсны наклаатыг үйлдвэрлэдэг юм аа. Тэр 600 хэдэн км цагийн хурдтай явж байгаа тэр 40 сая тонн юмыг зогсоодог наклаад бол таны машинд бол зүгээр даггалцсан дөө. Тийм дээ. Даггалцсан тий. За тэгэхээр керамик материалаар хийгдсэн учраас 500-аас 600 хим хүртэлх өндөр халалтанд бол тэсвэртэй өөрөөр хэлбэл барьцалдах чадвар маш өндөр гэсэн үг. За дуу гарахгүй учраас плазманд бол зураас үүсэхгүй, гэмтэл учруулдаггүй, илэгдэл удаан гэдгээрээ онцлог давуу талтай. Дээрэс нь тоосчлт үүсэхгүй. За хар тулга буюу нөгөө нэг апстосын холцгүй учраас зурдаг гарахгүй. Хүний биед агсан хортой гэдэг яг үнэ. Тэгээд ядчаач тэр чинь нэ штэ. Одоо тэр нөгөө нэг хулих тийм одоо яг ийм наклад чинь ийм апстос орцсон учраас ингээд метр хүртэлх ийм амар их тийм тоос дортог үүсгэнгүүд метр хүртэлхт яах нь хүүхдүүд амар их хорддог байх нь штэ тий. За машиндаа суугаа явж байгаа учраас яг тэр зайд нь байж яг үнэ. За тийм юм бол байхгүй. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй байх нь. За тэгээд бидний байнга ярддаг нөгөө OEM стандарт буюу одоо тухайн автомашин үйлдвэрээс гарахтаа л одоо ямар наклад тавигдсан байна. Яг тэр накладны чанар стандартыг хангасан ийм накладаар солино л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Оригинал наклад 150-ад хэдэн жил явдгийг тэр хооронд та хулиг наклад тавих юм бол 4 сольдог гэж байгаа шүү. Яг үнэ. Тэгэхээр харамч хүн 4 төлөөд хэрэггүй. Оригиналыг нь аваад тавиарай. За тэгэхээр Таката Япон салбарыг Улаанбаатар хотод 6 салбартай хаан уул сансар 10 дугаар хорооллын ийм артуудад байгаа л ТБД андуудын замын урд Panasonic-тэй ягаан байрны нэг давхартай байна. Баян бүрдээс тасгын үсэг зам дагуу M шатхан түгээх станц дотор байна. Нэгдүгээр хорооллын арын зам дагуу отхон жолоо авчруултад заалгаа Таката Япон салбарыг байрлаж байгаа. Тэгээ та 72 11 11 гэдэг утсаар холбогдоод хүргэлттэй сервистэй байгаа учраас шууд бас хүргүүлээд дорн солиулчиж болно. 72 11 11. За мөн та Takata Japan Auto Parts page руугаа ороод like follow дарахаа мартаоцай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабена наклаад хамтран аялаж байна. Баярлаа. За одоо миний мэдээлэл үү? Тийм ээ. За Дубайд болсон Украин загвар өмсгчтэй холбоотой нэгэн учир битүүлэг хэргийн талаар ярьж өгөх гэж байгаа юм. За Украин хүүхнүүд чинь үнэхээр гоё хүүхэн. Угаасаа орж ирж нүдэн баясаг манайх. Гайхалтай гоё урт төлтэй янзын гоё хүүхнүүд байдаг шүү дээ. Ярих юм байхгүй. За Украины загвар өмсгч Мария Ковальчук гэдэг ямар хөөрхөн үзэсгэлэнтэй юм бэ? Би тасарцаа надад чи үнэхээр. 20 настай энэ бүсгүй Дубайд үдшилтэд орохоор өргөдөж очоод Орос сургаггүй алга болоод алга болсноос хойш хэд хоногийн дараа замын хажуугаас маш хүнд бэрцэн байдалтай олдсон хэрэг ийм хэрэг гарсан. Яана машинаас шидэгдсэн юм болов? 20 настай гоо үзэсгэлэнтэй загвар өмсгч бүсгүйн хувьд бэлгийн хүчирхийллийн гэмтэл биш харин өндрөөс унсан байж болзошгүй нуруу нугасны хүнд гэмтэл авсан байдалтайгаар ямар ч өндөрлөг байшингүй газарт замын хажуугаас ухаангүй байдалтай олдсон. Чаавасаа ямар ойлог байх вэ дээ. За 3 сарын 9-ний өдөр тансаг зэрэглэлийн үдшилтэд өргөцсөн бүсгүй тухайн үйлчлэг дээр загварын ертөнцийн төлөөлөл гэсэн 2 хүнтэй танилцсан гэсэн мэдээлэл байгаа. За бүсгүй ээжтэй тухайн хоёр өөрт нь туслана гэсэн ухааны юм ярьснаас хойш гинт сургаггүй болсон. Яана. Тэр ямар нөхдүүд байсныг нь мэдэхгүй байгаа даа л та. Уг нь 3 дугаар сарын 11-ний өдөр бүсгүй Тайланд руу нисэх ёстой байсан ч онгоцонтой суугаагүй. Цагдаа нар сургаггүй алга болсон хэрэг үүсгээд шалгаж байсан ч
3 сарын 19-ний өдөр бүсгүй маш хүнд байдалтайгаар ингээд олддсон байгаа юм. Яана. Бүсгүйн гар хөл болон нурууны ясны хэд хэдэн газраа хугараад байгаа 4 мис засал хийлгээд байгаа бүсгүй одоогоор ухаангүй байсаар л байгаа юм байна. Украины Львов хотоос гаралтай энэ бүсгүй дайныг эсэргүүцэх гэдгээр их алдарсан олонний танил бүсгүй юм байна л да. Харин гинтийн энэ учир битүүлэх гэмтэл нь олон хүнний анхаарлын төвд ороод байна. За илүү зургийг хараад байгаа бас би бас энэ хүүхэн юм уу те. Түрүү нэг юм нэг усны хувцастай янзын гоё зураг мөргөн байгаад байсан уг нь. За сэтгэгдлүүд нь юу гэж байна? Энэ ба шүү дээ. Украины загвар өмсгчөөс гадна энэ бас OnlyFans дээр модель юм байна. OnlyFans модель юм байна. Тийм байх шүү. За сэтгэгдлүүд нь галзуу баян арабуудын гараар орсон байна гэж байх уу? Хэрвээ тийм бол гэрч үлдээмээргүй юм даа гэсэн байна. Өндөрөөс унангууд нь нэг газар аваачаад хайчихсан юм байх та. Үхсэн гэж бодоод хайцсан болов. Одоо ингэж гимтсэн хүн буцаж хэвэн амьдралдаа орно гэж бараг л байхгүй дээ. Яанда харамсалтай юм гэсэн байна. Үнэхээр хөөрхөн охин байна. Ийм хөөрхөн охид хамгаалагчтай байхад гэмгүй юм байна. Ялангуяа гадны оронд бол гинэ. Тэгэл өөрийгөө яа ил гэж явааш те. Өөрх юм Украин бол тийм үстэй. Тийм амар мөнгө төгрөгтэй болж чаддгүй байлгүй дээ. Үнэхээр энэ би минь бол бас гоё охин байна шүү. Харин тийм ээ, харамсалтай юм а тий. Одоо тэгээд нурууны усны тийм амар хүнд гэмтэл авцсан бол хэцүү юм байна да. Ер нь хэцүү шүү. Тэгээд эн чинь өндөрөөс унсан байдалтай ихлээр чинь те за мэдээж хугарал бэртэл байгаа байх. Ахаад дээр нь бодвол энэ тэгэл дотор өчнөө цус мус алдаал аюул болоо байлгүй дээ. Хэрэг өндөрөөс унагсан л үн бодвол би бодвол ингэж бодсон. Өөр нэг газар ингэж очиж ингэж шоудж ингэж хийсэн аа. Өндөрөөс унтсан баг. Тэнгүүд нөө мөрөө буруулах гээд машинтай аваачаад хээр аваачаа хийцэн баг. Яг тэгсэн ч магадгүй тий. Түүнээс тэр нөгөө тансаг шоуноос бол тэр танилцсан хоёр багийнтайгаа цуглах эрүүл сар бол гараал яваа байлгүй дээ. Тэнд унсан бол тэр олон хүн мэдж хармаар л юм тийм ээ. Тийм шүү дээ одоо. Яана. За би одоо хятадд бас нэг балан эргийн талаар ярьж өгье. За. Эхлээд гэртээ үзээд дараа нь найз нөхдөөрөө үзээд эцэст нь бүр эмнэлэг бараацныг нэг хосод тохиолдсон хөгжөлтөө ч юм уу хүнд хэн ч юм уу явдлын талаар ярьж өгч байна. Яана миний бодож байгаа биш л байгаас. За хятадын сошиал медиа дээр аманда хүний гар жихүүлчихсэн шүлсэн савирсан залуугийн бичлэг зураг тарахад хүмүүс шеэрлэж шоглоод шогширж гинэ. Нөө чийд хийдэг байсан чи одоо гар хийдэг байсан. Хүүдий. Чаоса ядчаад найз залуугийн аманд аваач хийсэн юм уу? За чийдэг бол хаглаад авчихна. Энэ гарыг одоо яах юм? За одоо хийсэн чинь хуудлах юм уу? Энд ч одоо яах юм бэ? Чааваса. Онлайнд найз өсгөхийн гарыг амандаа багтаагаад буцааж гаргах челленж яваад ядчээтэл бие жухам хайртай хос хоёр энэ челленжийг хэрэгжүүлдэг бааtruуд болсон гинэ. За. Найз өсгөнд уг нь хөргөн би жижигтэй готгото нохоо шиг юм явж. Бичгээр гараад байна шүү дээ. Чааса. Ямар инээдтэй юм нэрэ. Тэгээд уул нь найз өсгөн хөрх ингээд бич жижигтэй гар жижигтэй нэг юм хөрх авсаахан үхэн байгаад байгаа байхгүй уул нь. За. Таанч харамсалтай залуугийн аманд гар нь ороод нам гацсан. Тэгээд эхлээд энэ хоёр чи өөрсдөө ингээд гарах гэж хэсэг үзээд. Тэгээд дараа нь бүр болохгүй болохоор найзуудаа дуудаад. Тэгээд найзууд нь хэсэг үзэж байгаад шоглож бичлэг хийсэн нь бол интернетэд одоо шеэрлэгдээд байгаа. Тэгээд зайлуул өөрхийн эмнэлэг бараадсан залуугийн амнаас нь ингээд шүлс зүгээр ингээд нохоо цаашаа тусалж байгаа заяа. Нааш ингээд нохоо шиг ингээд шүлсээ туслуулснаа ингээд гарандаа амтаа яваад байгаа байхгүй юу? Ингээд ам зүгээр яг нохоо гартай шиг ингээд зүгээр гаранд нь хөдлөгдөө. Тэгээд ямар мангар эвгүй байгаа шүү дээ.
Хэцүү ёо. Тэгээ манад яг Цэргийн баяр болоод нийжгэн жахад 3 сарын 15-нд болсон энэ үйл явдал нь онлайн челленжүүдийг даган дурайх нь нэг талаар аюултай гэдгийн баталгаа болж байна. Зөвлөрөө тэр нэг бас нэг хэсэг чинь тэр нөгөө нэг юм дотор хадгалдаг нэм хөөсийг идэр тэнэгтэй байсан биз дээ. За бүсгүй найз залуугийнхаа амнаас гараа гаргах гэсэн боловч таг гацсан болохоор яаж татаад гараагүй гэж ярьсан байлээ. За ямар тач эмч нар 20 минут оролдоод ам гараараа холбогдсон хоёрыг салгаж болж чадсан. За залуу хахах бөөлчхөөсөн сэргийлгийн тулд тайван хөгжим сонсгож байгаад зажлуурын булчинг нь ингээд нөгөө сулладаг штэ. Одоо шилийгч бас нөгөө чийдэн бас тэгж гаргадаг штэ тий. Суллаж найз бүсгүйх нь гарыг гаргаж авчээ. За сэтгэгдлүүд нь за хүний аманд багтаж байдаг хідэн настай хүний гар юм бэ? Би лав гараа амандаа барьж үзлээ. Багтахчгүй юм байна гэсэн байна заяа. Бүтггүй багч вэ. Найз залуу нь том амтай биш үү? Хүний гар хүний аманд багтахааргүй дээ. Ямар солиотой уйдсан амьд нь ийм юм хийдэг байна гэсэн мань. Нохоо цаашаагаа шүлсэн тусалж штэ. Бичлэгийг олж үзхээс. Одоо энэ хүүхний гар нөгөө ингээд өвдсөн байгаа те. Тэгээ нөгөө нэг юм зураас үүсгдэг штэ. Би одоо тэгээ нэг санаа болчтой. Тэгээ энэ ингэдэг юм шүү. Амандаа ингээд багтаасны дараа одоо энэ бидний чинь энэ хавийн булчингуудаас амар хөгдсөн маш тий. Тэгэл тэр булчингууд нь агшаат ч юм уу ингээд нам барьчд юм шүү ган тий. Энэ залуу тэгээ амаа хангалттай үхтлээ явж байгаа штэ. Уур хөдлөө тасадчмаар санагдсан л баг та. Йоо. Яста бүтгүй. За ер нь бол ингээд деми юм битгий дуршаа. Харин тийм штэ. Деми юм штэ. Деми л гэдэг шүү манайхаа. Тий ёо. Тэр үдээ ачаараар орж ирдэг тэр нэг 3 залуугийн чида амандаа яддаг чи сүулдэ очсон чи эмч нь хийсэн байж байлаа. Эмч нь 3 дахь найз нь ирэхээр за боли та ураа бол бүтгүй мэн. Одоо дахиад нэг нь амандаа ичнэ. Али наад чид ингээ надаа үлдээ гэдгсэн чинь яасан ч хэлээд тэгээд буцаад очсон чинь эмч нь чид амандаа ицсэн суужсэн гэсэн. За. Тэр чид яагаад ч гардгүй юм гэсэн шүү. Өстой гардгүй юм гэсэн. Угаасаа тэр чинь тэгээд эмнэлэг дээр очиод харин яг тэр бичиж байгаа хөх ингээд массажл засаажлаа тэг ингээд яг энэ нөгөө нэг чангарсан булчингуудын сулж агаад тэгээ авч ийн гэж байгаа хөөхгүй юу илэг аваа. За яг энэ хоёр ч бас ам гараараа л холбогдож охоо шиг юм болсон багал гэж бодлоо бийж дээр актер эвгүүл бодох юм даа. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 24-ний даваа гарагийн 4 зөвгийн шуугаа нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабяна наглаад за мөн үений үр дүнтэй бэлтгэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар Энбэл глюкозамин хондроитин сульфат хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цагуурын ихэнд явдаг радио мэдээг уйлаа авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3